8 сарын сүүл ерөөсөө модод сууглал энэ хашаа ингэ шууд баригдсан. Явгууны замгүй болгоо хийж байгаа байхгүй. Ханга болно. Явгуун хоёр талаар нь явгуун явж байгаа бол бас өчтэй байхгүй. Мөн ойр орчмын оршин суугчдын мэдээж байгаагаар бол энэ одоо байршлын барилгын ажил өдөр биш дандаа шөнө үргэлжилдэг гэдгийг хэлж байгаа юм. Баянгол дүүргийн 4-р хороо вокзалын арын цэцэрлэг хүрээлэн анх арилгатай тэмцэх газарт ажилчдын орон сууц барих зориултаар олгож байсан юм а. За улмаар 2019 онд уг захирамжийг өөрчилж, за вокзалын арын энэхүү байршилт цэцэрлэг хүрээлэн ногоон байгууламж барих захирамжийг гаргаж, за эзэмших эрхийг бол Улаанбаатар төмөр зам ойр орчмын оршин суугчдад олгож байсан юм а. За гэтэл өнөөдрийн байдлаар уг цэцэрлэг хүрээлэн хядаж, за хашаалж барилга барьж гисэн байгааг та бүхэн харж байна. Энэ одоо вокзалын урталд энэ явган зам ухаад ингээд хашаагаа сунгаад юм байлаа гэж. Тэгээ одоо энэ дараа нь энэ нарийнхан завсраа хүн яаж явах энэ дараа гэрлэн юм батлаа. За ингээд нөгөө нэг сайхан зүйлэг мод юу ч хүн ингээд сайхан бүгдийг тайраар тастаад хөрсөөр нь эргүүлээд улаан шороо болгоод одоо ухаад өгөхөд ингээд ийм боллоо. За вокзалын арын ногоон байгууламж инхүү устан сүтгийг нүдэрээ харлаа да. 8 сарын сүүл ерөөсөө модод сууглал энэ хашаа ингэ шууд баригдсан. Тэгжээд л энэ хашаа гүйцэд бариггүй байхад хашааны задлал явган үний зам гэдэг одоо Баянгол дүүргийн 1-р хорооны засаг дарга эдгээр одоо ингэ хорооныхын явган үний зам гэж гаргаж ирсэн. Хөшлийн төсөв орж байгаа шүү дээ. Тэгээ ингэ хийсэн байж тал чинь сая дөнгөс одоо энэ 10 сард явган үний замын шууд хаагаал тэн дээр би энд угаасаа байнгын гадар зогсож идэв. Тэгжээд л засаг дарга нь задад ирсэн. Задад ирээд дуудлага өгөө ингэ ирэхэд тэр хүмүүс ерөөс очин дугаараад бүгд яваад гисэн. Одоо энд чи өвчтэй, зовлонтой энэ вагон суух гэж байгаа чамдан саваач ирсэн ямар ч явган хүний баримж ах. Тэгээд энд машины зогсоол гэж үүддэг гисэн. Энэ барилга барах юм. Тэгээ одоо машины зогсоолыг хашаагаар хагаач, явган үнийг хагаач, төмөр зам баг энэ хойдлын барсын туслах зам гэж ярьдаг. Энэ бол ерөөс 20-д орчих гэж байгаа юм. Мөн ойр орчмын оршин суугчдын мэдээж байгаагаар бол энэ одоо байршлын барилгын ажил өдөр биш дандаа шөнө үргэлжилдэг гэдгийг хэлж байгаа юм. За мөн оршин суугчдыг тодруулахад бол нийслэлээс энэ авто зогсоол барьж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Явгууны замгүй болгоо хийж байгаа байхгүй. Ханга болно. Явгуун хоёр талаар нь явгуун явж байгаа бол бас өчтэй байхгүй. Тийм байхгүй одоо ингээд юусэн шууд юм ухаал шинжижэл дандаа шөнөөр ийм ажил явуулаад ерөөсөө тийм буруу байхгүй. Би энэ ч 98 оноос хойш энэ хүүхэд наснаас л энд өссөн. Тэгээд энэ цаадаар чи тоглолт нэргээл гоё өсдөг. Тэгээд энэ чи жимс мөмс ургадаг шүү дээ. Одоо байхгүй шүү дээ. Юу ч гоо та нар ороод таар бүснүүлээ хийсэн байгаа. Өө энэ угс одоороо мөнгөтэй хүмүүсийг Монголын шүүх дийлхэ болчихсон. Ерөөсөө л энэ. Тий. Мөнгөтэй хүмүүс үлдэж чадхаа болчихсон шүү дээ. Уулын цэцэрлэг төрөлн байвал гоё те. Аюу гоё. Тэгээ одоо байхгүй зоорч. Тодорхойлбол Улаанбаатар төмөр замаас барилгын хойд талын энэхүү 2.3 газарт доороо авто зогсоол дээрээ ногоон байгууламж бүхий олон нийтийн цэцэрлэг төрөлн байгуулах гэж байгаа бөгөөд газар доор 778 авто зогсоолтой дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэг төрөлн барихаар төлөвлөсөн юм. Мөн төслийн гүйцэтгэгчээр Great Construction компани ажиллаж байгаа ба 2025-аас 2028 онд хэрэгжүүлэх гинэ. Иймд барилгын хойд талын энэхүү авто замд 2028 он хүртэл авто зогсоолын ажил үргэлжлэхээр байна.